За өнөөдөр хоёр сэдвийн талаар ярилцсан. Хоёулаа л ерөөдөө нийгмийн даатгалтай холбоотой сэдв бол орж ирж байгаа. За сүүлийн үед бол бүжигчдийн тэтгэврийн асуудал олон нийтийн сүлжээгээр бол нэлээд явагдсан, яригдсан. За тэр бас тодорхой хэмжээгээр өчигдөр улсын хурлын гишүүн Эрдэнэ Нутгаа бас нэг яриа өгсөн байлээ энэ тал дээр. За тэгээд үндэсний урлагийн их театрын гоцлог бүжигчин Номин Шүгэл үлээснээр олонний анхаарлыг татаж байгаа сэдв энэ нь өөрөө. За үүнээс гадна уулзалт бас болсон уу? За тэр нь болохоор зөвхөн театрын хэмжээнд болсон байгаа. За энэ том бас асуудлын хүрээнд ярилцахаар өнөөдөр 2 зочин студид ирсэн байгаа. Улсын дөөр бичгээр Змийн театрын балетын гоцлооч, Монгол Улсын гай жүжигчин Саруул, за хууль зүйн үйлчилгээний төв хуульч, өмгөөлөгч Алтан Золноор өргөдөн оролцож байна. Та хоёртаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За маш бүжигчдийн хувьд, бүжигчдийн бас ирээдүйн хувьд нийгмийн баталгааг нь болгох үүднээс ийм чухал сэдвийн хүрээнд одоо масс яг хүрээд асуудал яг яригадаад эхэлж байна. Тэгээд энэ талаар хэдүүлээ ярилцахаар одоо хуулийн талаас тийм ээ ямар гаргалгаа хаана юун дээр ямар асуудал дээр зөрчил үүсээд үйл ойлголцол ингэ гараад байгаа гэдгээр ярихад за манай Саруулын хувьд бол бүжигчдийн яг өнөөгийн байдал одоо бас яг тулгамж байгаа асуудлуудаа ингээд хоорондоо хэдүүлээ ярилцахаар байгаа маа. За Сарул энэ асуудлыг яг юу гэж харж байна? За би одоо дөөр бүжгийн Эрдмийн театрын гоцлог бүжигчнэр яг төгсөөд гэх юм бол яг 20 дахь жилдээ одоо ажиллаж байгаа. Тэгээд яг үндсэн ажилласан гэх юм бол 2005 оноос сургуульд байхдаа гэрээт бүжигчнэр ер нь бол ажиллаж эхэлсэн. Тэгээд манай балетын урлаг одоо бүжгийн урлаг маань өөрөө залуу насны ер нь бол нэлээд төсвөр төвчээр хатуужил шаардсан ийм урлаг байгаа. Тэгээд цаанаас нь одоо ингээд одоо шинжилгээ юутаагаар 20 жилээр ер нь бол одоо тэтгэвэр тогтооно гэд ингээд онцгой хөдөлмөр тийм онцгой одоо юугаараа ингээд тэтгэвэр тогтооно гэд цаанаасаа хуулинд заасан. Тэгээд манай үндэсний урлагийн их театрын бүжигчин Номин маань ер нь бол одоо ингээд тэтгэврээ тогтоолох гэд одоо нийгмийн даатгал дээр очисон чинь ингээд юу гослол бүжигчин гэдэг гослол бүжигчин байж ич одоо нөгөө хуулиар одоо тэтгэвртэй гарах ёстой гэсэн юм үүссэн байгаа даа. Тэгээд тэрнээс ер нь бол батал асуудал ер нь бол үүссэн. Тэгээд манай театрын гослол бүжигчин Бачим гихч маань бас яг түрүү жил тэтгэврт гарахад яг энэ асуудал бас ер нь бол хөндөгдсөн. Тэгээд Бачим гихч ер нь бол хэлжсэн байхгүй. За энэ асуудлыг үнэхээр яаралтай одоо нөгөө яам амдаа хилээд шийдэхгүй бол цаашдаа яг манай бүжигчдэд энэ бол нэлийн юутай одоо тийм том асуудал байгаад шүү. Бидний нөгөө 20 жилээр биш эн чинь бараг цаашаа 25 жил хэрвээ гослол гэдэг үгээ бариад явах юм бол бүр 55 нас одоо хүртэл бүжиглэх болчоод энэ мэдээж 55 нас хүртэл бүжиглэх боломжгүй шүү дээ. Яаж ч бодсон тий. Тэгээд тийм зүйлтэй Бачим гихч маань бол яг нөгөө гослол бүжигчин байсан. Манай театр дээр яг нэг онцлог нь одоо гослол бүжигчин гэж бол байдаг. Гэхдээ бид нар шууд оронгуудаа мэдээж гослол бүжигчин гэдэг бид нартай ерөөсөө тийм гэрээ бол ер нь хийдэггүй. Тэгээд Бачим гихч одоо архивын газраас нөгөө хайж агаад нэг шинэ жилийн чөлөө нэг арга хэмжээнд дээр нэг юм гослол гэсэн үг орсон байсан. Тэрийг харуулж иж ер нь одоо жилээ гүзээгээд тэгээд өшөө манай Бачим гихч маань 4 хүүхэдтэй одоо юугаа ингээд жил оруулж иж ер нь бол гарсан байхгүй юу. Тэгэнгүүт одоо нөгөө Номин маань үндэсний урлагийн их театр дээр бол одоо ер нь бол гослол гэдэг бүр ямар ч тийм юу байхгүй. Бүгд ерөөсөө бүжигчин гэдгээр ордог. Тийм байгаад байгаа. Тэгэхээр нөгөө гослол гэдэг үг хайгаад ч юу байхгүй. Дээрэс нь сүүлд бол бүр Номингийн ярьжаар бол тэгсэн байсан. Гоцлол гэдэг одоо нөгөө зөвхөн үг хайх биш одоо бүр яг нөгөө гослол бүжигчин гэдэг юм нөгөө гэрээ одоо хөдөлмөрийн гэрээ хичээн гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр бүр одоо манай бүжигчд айгу энэ дээр л ерөөсөө асуудал үүсээд байгаа юм л та. Хэдий урлагт дуртай, урлагт хайртай одоо ингээд за одоо боли 30 жил ч гэсэн бүжиглэчээ гэсэн та хадад бол сэтгэл зүрх байдаг бах. Гэхдээ бие физиологийн хувьд тийм ээ хүний бас онцгой хөдөлмөр байгаа шүү дээ тий. Тийм манай бүжигчний одоо бүжигчдийн урлагчин нэлээд одоо хүнд нөхцөлтэй гэж үздэг. Бие физиологийн хувьд маш их өндөр ачааллыг авдаг ийм урлаг байгаа. Тэгээд
Зүгээр миний хувьд өөр дээрээ ингээд аваад үзэхэд л би одоо бүжиглжих хугацаанд 2 хөлөндөө хоёуланд нь хагалгаанд орсон. Ахилийн шүрмсэн дээрээ мэдлийн том бэртэл авсан ингээд тэгтээ тэрийг одоо бид нар өөрсдөө айл болох өөрсдөө дуртай да. Ингээд цаашаа бүжиглэе гэхээр би бол одоо жишээ нь яг биеийнхаа ингээд яг тэр өвддөг хэсгүүдийг нэлээд ингээд аргалж маргалал байнгын имчилгээ хийлгэж ижил бүжиглж байгаа болохоос биш. Яг одоо тэгээ хуучин шиг бас бүжиглэхэд бол бас хэцүү хүндрэлтэй болсон байдаг. За тэгээд энэ асуудал дээр хуулийн талаас нь маань бидэнд бас мэдээлэл хүргэнө гэд хууль зөвлөлтийн төв хуульч өмгөөлөгч Алтан Зулайгаа урьсан. За энэ асуудал гарсан. Гоцлол бүжигчин. Яг хуулийн заалт нь яг юу байгаа юм? За хуулийн зүйл заалтаар харах юм бол гоцлол дуучин, таслал аваад бүжигчин. Бид энэ агуулгыг үгийн шууд утгаа ойлгож харах юм бол юу гэж харах вэ гэхээр гоцлол дуучин юм байна, таслал аваад дараагийн мест бүжигчин юм гэж ойлгохоор байгаа юм. Ирүүлсэн кейсийг сонсоод үзэхээр бүжигчдийг манд бас гоцлол байх ёстой гэдэг агуулгаар тайлбарлаад байгаа. Тэгээ энэ хууль тайлбарлах эрх маань өөрөө хэн бүхэнд олгогддог эрх биш. Тэгэхээр энэ хууль тайлбарлах эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд маань өөрөө тэрний эрх зүй үр дагавар одоо нөхцөл байдлыг наривчлан тодорхойлохын бас үүргээ давхар хүлээн шүү дээ. Тэгэхээр миний харж байгаа өнцгөөс хуульчийн зүгээс бол үгийн шууд утгаараа энэ бол бүжигчин гэдэг ганцхан агуулга байгаа. Энэ агуулгын хүрээнд тайлбарлах юм бол бүжигчин бол тухайн ажлынхаа местийн хүрээнд бол хууль заснаар 20 жилээ гүйцээгээд тэтгэврт гарах эрх нь бол нээлттэй байна гэдэг байдлаар уншигдэж тайлбарлагдаж байна гэж ойлгогдож байна. Сая бас яг хуу дөөр бүжиг эрдмийн чадвар балет тийм урлаг бол нөгөө ардын урлагийн хажууд бол арай өөр агуулгатай. Ягаад гэхээр энэ чинь нэг зохиол байдаг болохоор нэг гоцлол гэдэг дүр байгаад. За яг ардын хөгжим дээр бол юу сайн мэдэхгүй байна. Тэр нөгөө нэг юм соло артист шиг юм эсвэл гоцлол гэж зүйл харагддаггүй. Ерөөхдөө нэг юм нийт хэрэг юм уу да. Арай тийм симфони. Бүжгийнхаа бас агуулга шалтгаална. Гоцлох үедээ бол гоцлол. Манай одоо улсын дөрвөжийн эрдмийн театр чинь балетийн бид нар бүр жүжигчин гэж явдаг байхгүй. Бид нар ер нь бол яг бүтэн юм нөгөө жүжиг тоглож явдаг учраас балетийн жүжигчин гэж ер нь бол юутай явдаг. Тэгээд манай дээр бол яг нөгөө бүтэн жүжиг гоцолдог гэдэг утгаараа ер нь бол гослол бүжигчний оронтоо гэдэг. Одоо манай дээр ихэд 8 эмэгтэй бүжигчний гослол бүжигчний оронтоо гэдэг ингээд бол байдаг. Тэгвэл гол нь одоо биднийг шууд одоо төгсөж ирээл авахд одоо миний үед шууд гослол бүжигчин гэдэг юм одоо гэрээ ер нь бол хийгдэг байхгүй юу. Тэгээд би ямар сандаа бас нөгөө архивын газраас цаа ингээд тэтгэврт гарах төгсөж байгаа юм чинь бас нэг юугаа харъя да гэдэг ингэсэн чинь минийх бол ерөөсөө л балетийн жүжигчин гэсэн л юм одоо гэрээ хийгдсэн. Сүүлд л одоо ингээд явсаар агаад гослол гэдэг юм нүгнүүд юунууд гарч ирсэн байгаа даахгүй. Тэрнээс яг бол шууд гослол бүжигчин гэсэн бол гэрээ хийгдэггүйсэн. Тэгээ гослол гэдэг үгээ хайсан чинь бүр ингээд ер нь бол олдохгүй байжгаад баг 2000 гэсэн мүү 10 оны одоо үед дээр нэг юм гослол гэсэн нэг юм байсан үгүй гэд би бүр тэгээд ингээд гослол гэдэг үг ерөөсөө олдохгүй ш. Тэгээд юу яч чаа үндэсний урлагийн их театр дээр бол ер нь бол ерөөсөө гослол гэдэг бол бүр юу байдаггүй бүгд яг бүжигчин гэж одоо юм нөгөө хийгддэг. Мэдээж гэхдээ бүгд бүжигчд дундаа ингээд одоо номертой гоцлох хүмүүс нь гоцлоод ингээд явдаг тийм байгаа. Түрүү Алтан Зул манаас хэллээ л дээ. Хуулийг бол хэн болгон тайлбарлаад байх одоо хууль зохицуулалт нь байхгүй. Тэнгүүд одоо саяны энэ номингийн асуудал дээр болохоор нийгмийн даатгалынхан одоо ийм хариултал үзүүлсэн шүү дээ. Тэнгүүд ийм тохимол танилцуулга гэсэн ийм жижиг боршуур тийм ээ танилцуулж байгаа. Энэ ер нь яг одоо хуулийнхаа тэрнтэйгээ хуультайгаа зөрөөд байна л да. Хаанаас одоо жишээлбэл гоцлол гэдэг үг гаргасан. Хуулиндаа энэ гоцлол бүжигчин гэж байхгүй байсан. Зөвхөн одоо юу гэдэг тэрийг нэг тайлбарлаж байгаа ном шиг юмны нэг хуудсан дээр л гоцлол бүжигчин гэдэг нэг хүний одоо яг одоо тэр тийм үлсэмжирч юм уу эсвэл нэг юм үгийн алдаа аж байж боломжтой нэг юм хоршоо бид нар жишээлбэл ашиглах дуртай гэдэг утгаараа тийм зүйл ингээд ороод ирчихээрээ өөрөө энэ асуудал нь цаашаа ингээд бий болоод байна л да. Энэ гэхдээ яг үндсэн хуулийн дээр энэ үр байхгүй гэдэг нь үн бүцтэй. Тийм яг нэг тэтгэр тэмж тогтоогдох хуулийн дээр бол байхгүй байгаа. Бид одоо жишээлбэл амьдрал дээр одоо хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулга явуулж явах үед ч юм уу те ажлын хэсэг гараад ажиллаж явах үед яг ингээд
өргсөн суур судалгаануудыг зайлшгүй хийж явах хэрэгтэй. Хүн хідэн наснд тэтгэврт гартлаа хүн ажиллах чадамжтай байд юм бэ. Эрэгтэй хүн яагаад өөр байгаад эмэгтэй хүн өөр байгаад байгаа. Яг энэ шиг энэ театр урлагийн мэрэгжлийн хүмүүс те урлаг соёлын хүмүүсийг жишээлбэл саяны энэ зүйл залтан дээр байгаа хөөмичин жишээлбэл яагаад тэр 20 жилдээ оруулж байгаа юм. Энэ бүхэн ч өөрөө суур судалгаан дээр үндэслэгдэж гардаг. Тэгэхээр ингээ бүжигчнийг түүнд оруулсан нөхцөл байдал нь өөрөө энэ нөхцөл байдлуудыг нь одоо хууль тогтоогчийн зүгээс судалж үндсэн судалгааны үндсэн дээрээс дээрх мэрэгчлүүд бол 20 жил болоод тэтгэврт гарч болно гэж заасан агуулга харагдаад байгаа юм. Тэгэхээр одоо гарын авлага хин нэгэнд тайлбарлах зөвлөмжийн шинжтэй байж болно. Түүнээс биш энийг заавал дагаж мөрдөх энэ нь бол одоо яг хуулийн нэг адил үйлчлэн гэдэг ойлголт байхгүй. Монгол улсад мөрдөгж байгаа хууль тогтоомжууд нэгдсэн сайтад ордог. За төрийн мэдээллийн санд нэгтгэгдээд гарч ирнэ. За энэ нь бол хүчин төгөлдөр байдлаар буюу Монгол улс нийтээрээ дагаж мөрднө гэдэг агуулгыг одоо хойно агуулж идэг. Яг ийм учраас одоо нийт төрөлхтөнд зөвшөөрөгч байгаа энэ хэм хэмжээний актууд маань өөрөө төрийн мэдээллийн сангаар нэгтгэгдээд хууль тогтоомжийн одоо дараалалтаа орон дээрээс нь захиргааны хэм хэмжээний актууд буюу одоо тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой засгийн газрын тушаал шийдвэрүүд ч юм уу те энэ маань захиргааны хэмжээнүүд маань ингээд нэмэгдээд хүчин төгөлдөр байдлаа хадгалж ажилладгаас биш хин нэгin итгээд нэг өнгөтэй зураг фото хэвлэлээр хэвлээд тухайн баримт бичгийг заавал дагаж мөрдөх шүү гэдэг байдлаар тайлбарлах нь өөрөө хөлзөн хүндэслэв. За энэ асуудал яригадад одоо 3-4 хоногийн хугацаа өнгөрчлөө. Иргэд нэмийн даатгалын ерөнхий газраас байд юм уу ямар нэгэн аль бие усны мэдээлэл ерөөсөө өгөөг байгаа. Өнөөдөр уулзалт зохион байгуулна гэдэг нь болохоор саруулын маань хэлдгээр зөвхөн хүний нөөцтэй уулзаж урлагийн ажилттай одоо бүжигчтэй бол уулзаагүй юм байна. Урлагийн театр маань өнөөдөр жишээ нь яг нөгөө тоглолттой байгаа. Тэгээд манай бүжигчдтэй нь бол ер нь бол уулзалтгүйгүй хүний нөөцийн дуудаж ер нь бол уулзахаар болсон байлээ. Тэгээ бас яг тэрэн дээр бас яг нийгмийн одоо даатгалын газрын дарга бас ямар нэг нааштай хариу өгөх болов гэж бол бид нар бас ер нь бол хүлээж байна. Тэгэхээр одоо нөгөө миний мэддэг энэ юм дээр гэх юм бол Батчимэг ихчээс өмнөх одоо ингээд тэтгэврт гарсан манай бүжигчд дээр бол ийм асуудал үүсэж байгаагүй. Одоо манай туул ихч, Ганчимэг ихч гэл намраа ихч дээр ерөөсөн ямар ч ийм асуудал ер нь бол үүсээгүй байхгүй. Тэр нь хэд онуудад тэтгэврт гарсан бүжигчтэй байгаа. Одоо Батчимэг ихчийн өмнө ихээр лав миний мэдхийн Ганна ихч, Ганчимэг ихч одоо 21 онд юм болов гэж яг оны сайн мэдэхгүй байна. Ямар ч л Батчимэг ихчээс өмнөх одоо гарсан манай бүжигчдэр бол тийм асуудал үүсээгүй. Тэгээд зүгээр ингээд нөгөө яриа сонсохны одоо нөгөө нийгмийн даатгал дүүргийн нийгмийн даатгал дээр ингээд очихоор нөгөө хүмүүсийн нөгөө мэрэгжилтэнгүүдээс шалтгаалаад ингээд бас амар юутай асуудал үүсээд байна гэдэг ашиг. Тэгээд одоо манай нэг бүжигчнэрсэн манай Баян зүрх дээр бол ер нь бол тийм яагаагүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө нийгмийн даатгалын мэрэгжилтэнгүүд маань л яг тэр зарим нь болохоор яг энэ гослол гэдэг үг харчаал ерөөсөн гослол бүжигчин байх хэрэгтэй гэдэл ингээд ашиг. Зарим нь болохоор бас одоо яг нөгөө яг бүжигчин гэдэг югаар одоо өмнө нь гарч ирснийг ч бас мэдээд байгаа мó эсвэл ингээд гэдэг ингээд дүүргийн одоо бидний харж байгаа үнцэг бол ерөөсөө яг тэгжил харагдаад байгаа байхгүй дүүргийн ингээд нийгмийн ажилтнуудын одоо энэ нөгөө зөвлөмжийн тэрнээсээ шалтгаалаад ийм байдал үүсээд байна уу. Тэгэхээр дүүргээр өөр нь гэхээр одоо нөгөө түрүүний тэр боршуур ямар ч одоо үйлчлэгээ үр дүнгүй хүний нөөцийн тал дээр мэдлэггүй гэдэг зүйл гарсан байна зүгээр одоо ингээд наад захын ер нь бол хамгийн ойлгомжтой юм чинь бид нар угаасаа хуульд тгээ заасан юм чи яг зүгээр хуйлаал мөрдөөл ер нь бол манай бүжигчдийн хүсэж байгаа зүйл чинь хуулийнхаа дагуу эрхээ эдлэл яг 20 жилээр зүгээр тэтгэвртэй гарья л гэдэг асуудал байгаа. Тэгэнгүүт л нөгөө энэ гослол байх ёстой гэдэг л юм шаардаад байгаа. Ерөөс эн чинь бол ийм ойлгомжгүй хүн ойлгохгүй шаардлага байхгүй байхгүй ямар ч хүн ингээд юу яасан бүжигчд бүх бүжигчин гэдгээрээ л одоо нөгөө тэтгэврт гарах ёстой. Тэгэхэд чинь ер нь бол одоо манай театр дээр л яг гослол бүжигчин гэдэг оронтой ч юм уу ингэж байгаа болохоос иш бусад одоо нөгөө нэг хөдөө орон нутгийн театр гэд бусад одоо ингээд театрууд дээр ерөөсөн гослол бүжигчин гэж гослол гэдэг бүр байхгүй тий. Ерөөсөө бүгд бүжигчин гэдэг ийм статустай тийм байгаа байхгүй. Тэгэхээр Алтан цулаас асуухад сүүлийн жилүүдэд энэ асуудал гарч байна тий. Одоо өнгөрсөн жилээс Батчимэг хүн бүжигчний хувьд энэ асуудал гарсан байна. Тэгэхээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлт орсон байна уу?
Гэхдээ энэ хуучин байсан. Зүгээр хэрэгжилтийн тухайд магадгүй зарим иргэд маань бүгдээрээ л хуульч биш учраас хэрэгцүү мэдлэхгүй зарим тохиолдолд бүр 5 жил өөрөө энд тэнд нэмж нийгмийн даатгал бөглөөд явахыг ч үгүйсэх аргагүй 21 аймаг 9 дүүрэг болгонд нийгмийн даатгалын харилцаа яг ижил үйлчлэгээ гэж одоо бид бол найдахгүй байна. Төрийн байгууллагын үйлчлэгийг гаргаж байгаа одоо төрийн аль багш нар маань яг нэг нуугуудээ хэлэхэд бол хуулийг өөртөө дур мэдж тайлбарладаг, өөрийнхөө гаргасан баримт хүчүүдийн дагуу бүрдүүлэхийг шаарддаг тохиолдол зөөнгүй байгаа. Энэ миний хувийн амьдрал дээр ч гэсэн тохиолдож ирсэн зүйл учраас би энэ асуудал дээр бол яг шулуухан байр суурь илэрхийлэхэд бүгд нэг өөр өөрийн гэсэн чиглэл баримтлал гаргаад хуулийг тайлбарлаж ашиглаад байдаг. Ер нь л иргэдтэй зөвлөхөд би энэ хуулийн дээр юу гэж заасан байна? Энэ хэрэгжих ёстой. Энэ хэрэгжээгүй бол та дараагийн шатанд өөрийнхөө эрхийг хамгаалуулаа. Өөрөө ингэж хохироод хин нэгэн улсын байцаагч ч юм уу ингэж хэлэхээр нь за ингэх ёстой байна. Энийг л дагъя. За ингээд төрийн албаагч өөрийг хүргээд явах уу гэдэг байдлаар хизээч битээ асуудал тандаасаа гэж хүсэж байна. Тэгээд орж ирэхээс өмнө бас хэдүүл ярилцж хахад энэ дээр дээд шүүх мэдээлэл өгөх ёстой гэсэн тэр тухайд. Үгүй. Дээд шүүх нөгөө хууль дээр одоо жишээлбэл иргэний хуулийн зарим зүйл залтыг тайлбарлах тухай энэ нь бол одоо заавал одоо яг хуулийн нэг адил биш л дээ. Гэхдээ дээд шүүх ямар нэгэн байдлаар тодорхой хууль тогтоомжууд дээр одоо зөвлөмж үргүүлэх тухай ч юм уу бичиг гаргадаг. Тэр нь жишээлбэл одоо бидний яриад байгаа гослол бүжигчин тэгээд гослол дуучин, таслал аваа бүжигчин гэж байгаа агуулга чинь тус тустай агуулга юм шүү гэдэг байдлаар ч юм уу хүндэтгэн үзэх шалтгаан гэж юуг үзэх юм бэ гэдэг ойлголт ч юм уу хөдөлмөрийн тухай хууль заасан энэ зүйл ингээ ямар агуулгатай юм бэ гэдэг байдлаар тайлбарладаг. За ингэж тайлбар зөвлөмж гаргах эрх нь улсын дэд шүүхт байгаа. Энээс бусад байдлаар хин нэгэн улсын байцаагч ч юм уу хуулийг би ингэж тайлбарлаж байна. Энэ ийм л гэсэн утгатай гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй гэж би хэлээд байна. Ерөнхийдөө гүйцэтгэх байгууллагын нэг л хэвлэлийн алдаагаас нэг энэ нэг брошюрыг бас дахиад ярих гэдэг л нэг энэ ч өөрөө хэвлэлийн алдаа ч юм уу ямар нэгэн байдлаас нэг малдаа болчих. Гэхдээ энэ зүйлийг хуулиас дээгүүр үйлчлэх ёсгүй шүү дээ. Үндсэндээ бол тэгээд ихэвчлэн одоо нийгмийн даатгал дүүргийн ч юм уу 21 аймгийн нийгмийн даатгал руу оронгууд хамгийн ихний албан тушаалтан буюу одоо зүгээр мэдээлэгч юм уу одоо байцаагч нар нэгдүгээр одоо шатны байцаагч нартайгаа бол шууд тулж ярилцсан. Тэгвэл тэд нар нь өөрөө энийгээ хууль мэтэр буруу тайлбарлаад байна л гэсэн асуудал болж орж байна тийм ээ. Тийм. За тэгээ бас нэг асуудал нь декретийн хугацааг бүжигчтэй хувьд тооцдоггүй. Цэвэр яг 20 жил ажиллахыг шаарддаг. Гэтэл бусад бүх салбарт эн чинь нөгөө хүний зүй тогтлын хувьд тэгээ декретийн хугацааг тооцож байна. Энэ бас яг хуулийн хувьд энийг бас яг одоо хуулийн талаас нь би бас яг асууя гэж бодоод байгаа. Манай дээр одоо яг нэг хуулиндаа ямар байдгийг би яг сайн мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүд бүжигчдийн энэ тэтгэврт гарах 20 жил дээр одоо нөгөө юу одоо нөгөө жирэмсний хугацаа ингээд ерөөсөө нөгөө ажилласан жилээс нь хасаж тооцоод байгаа. Тэгээд би бол одоо манай бүжгийнхэн чинь бол тэгэж бас удаан сууж чадахгүй. Хоёр хүүхэд дээрээ би бол одоо чинь хоёулын дээр нь 56 оноо л ажилд орсон байгаа. Ерөөсөө нөгөө энэ чинь залуу насны урлаг юм учраас бид нар удаан суух тусмаа л нөгөө бүжиглэх хугацаа маань бага байна. Өшөө удаан суух тусмаа л нөгөө форумгүй болоод буцаж бүжиглэхэд хэцүү болно гэдгээрээ ерөөсөө би бол хоёр хүүхэд дээрээ 56 оноод хоёулын дээр нь ажилд орсон байгаа. Тэгээд одоо ингээд мэдээж нэг одоо хүүхэд харах хүн гэдэг чинь бол маш том асуудал шүү дээ. Тиймэрхүү байдлаар шалтгаалаад 1 жил мэл одоо 2 жил суусан бүжигчид хүртэл байгаа. Тэгэнгүүт тэд нар бүр ингээд яг 1-2 жил нь хүүхэд юу хасах 21-22 жил ажиллахыг шаардж байна. Нөгөө 20 жил ажиллахын тулд бид хэд аль болох хүүхэд төрүүлэхгүй гээл ч юм уу тийм нөгөө баг тийм байх юу одоо ингээд айгу хууль айгу юм юу хатуу болчихж байгаа юм. Эмэгтэй мэдээж одоо ялангуяа энэ манай бүжгийн урлагч чинь бол золиослох юм айгүй ихтэй урлаг шүү дээ. Одоо бид 56 оноод ажилдаа орно гэдэг чинь одоо бас л чанга шүү дээ тий. Би одоо гэхэд өөрөө одоо кисер хаалгаар 2 төрсөн хүн чинь 2 сар ч хүрээгүй тасгал хөдөлгөөнөө хийнэ гэдэг чинь бол тэгээ хөхүүл гэхээр ажиллаа нийт чинь ер нь бол бас бид нар өөрсдөө энэ урлаг маань мэдээж айгүй хатуу урлаг маш их юм нэг юм золиослдог гэр бүл одоо гэдэг зөндөө ямиг юм золиослдог юм байгаа. Тэгээд өшөө яг энэ хуулийнхаа дагуу яг л 20 жил бүжиглэх ёстой гэвэл тэр хугацаанд бүр аль болох хүүхэд төрүүлэхгүй байх ёстой юм шиг тийм болох гэдэг байгаа байхгүй. Харгас тийм ер нь бол жоохон тийм. Энэ дээр манай алтан цалаа. За Монгол улсад бол хөдөлмөрийн хууль одоо хин адил хаанч хөдөлмөр хэрэглэж байгаа хүн болгонд үйлчлэнэ. За мөн ялангуяа тэгж заахтаа бүр бусад хэм хэмжээний актаас тэргүүн хэмжээнд
одоо хөдөлмөрийн тухай хууль үйлчлэн шүү гэдэг байдлаар тайлбарладаг. За энэ хөдөлмөрийн хуулийн агуулгад үндсэн юуг оруулсан бэ гэхээр тэр хүний хаана ажил эрхэлж байгаа, ямар хөдөлмөр эрхэлдэг, ямар нийгмийн гарал үүсэлтэй, ямар арьс өнгөтэй, ямар ажил эрхэлдгээсээ үл хамааран яг ижилхэн нэг нөхцлөөр үйлчлэх ёстой гэсэн энэ бусдад давуу болон одоо сул тал олохгүй байхыг агуулсан юм бүр хориглолтын заалттай. Тэгэхээр эдгээр хүмүүс маань одоо бүжгийн урлагаар хичээлж байгаа ийм мэрэгжилтэйгээсээ болоод бусад этгээдийн хууль зааснаар эдэлтийн эрхийг эдлэхгүй байна гэдэг ойлголт байх ёсгүй. Энийг зөрчсөн хэм хэмжээний актууд байгаа бол энэ дарааллынхаа агуулгаар бол тус хуулийн одоо 2-3 зааснаар бол энэ хууль давуу хүчинтэй маа гэдэг байдлаар тайлбарлаад өгч өгсөн. Ийм агуулга байна. Тэгээд одоо энэ хэд маань одоо 2 хүүхэдтэй байна уу, 4 хүүхэдтэй байна уу, 1 хүүхэдтэй байна уу? Ажилтны жилд оруулан тооцноо. Оруулан тооцох хэрэгтэй тийм ээ тий. За тэгсэн над дээр бас нэг юм асуудал байгаа даа. Одоо энэ нөгөө тэр юу болохоор манай одоо нөгөө нэгтлэн гэдэг юм уу ажилтны буруугаас болсон ч юм уу ингээд нэг ажилчийн хугацаа нэг 7-оос 8 жил дээр ингээд нөгөө 8 сард бид нар амардаг штэ. Тэрэн дээр ингээд нийгмийн даатгалын дэвтэр дээр нөгөө юм бөглөөгүй нэг ээлжийн амралтыг бөглөсөн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр нь бараг 7-8 жил ингээд үргэлжилсэн. Тэгэнгүүт тэрийг одоо нөгөө очингууд тэр ээлжийн амралт гэдэг одоо энэ 7-8 жил хэрэг бараг 7-8 сар болчих штэ тий. Тэрийг тэгээд ингээд нөгөө тооцохгүй байгаад байгаа. Тэр одоо ямар ч юм бол гэдэг бас гайхаад байгаа. Бодит байдал дээр ажилласан. Тийм. Одоо яг ажилласан ч ихтэй ээлжийн амралт гээд бид нарыг нөгөө урлагийн байгууллагын онцлог нь нөгөө амарсан. Сар амарсан ч гэсэн тэгтээ тэр чинь ингээд нөхөдөө нөгөө бичиг гэсэн. Одоо сүүлийн жилүүдэд бол угаасаа яг ингээд одоо нөгөө нийгмийн даатгалын дэвтэр дээр ингээд бичигддэг штеп. Тэгсэн чинь яг тэр нэг хэдэн жил дотор ингээд нийгмийн даатгалын дэвтэр дээр ээлжийн амралт гээд ингээд нэг нөгөө бичээгүй. Тэр бол цэвэр алдаа гэж харах. Тийм байна тийм. Хууль заасан хугацаанд ажиллаад ээлж амралтаа авч байгаа. Тэгэхээр тэрийг ингээл сар болгон дараалал ээлж амралт гэжсэн бол энэ техникийн шинжтэй алдаа. Нэг засуулаад явах шаардлагатай л гэсэн. За бүр яриа бол гоё болж байна бүх талаас намраад эхлээ нөгөө тэтгэвргээл ингээд хуулийн залтаас нь явж байгаа сүлдээ бүр ингээд хөдөлмөрийн гэрэл ингээд бидний ерөөхдөө бол орлоо. За ер нь ингээд аваад үзсэнгүүт улсын театр гэдэг нэг тустай. Бас нэг хувийн одоо зүйл ихлүүлж байгаа хувийн театрууд гэж нэг байхын үед бол байгаа. Гэтэ яг тэр нөгөө барилга гэдэг утгаараа биш зүгээр нэг продакшн маягаар. За тэнд ажилласан бүжигчид бас тодорхой хэмжээний хөдөлмөрийн гэрээ хийж явж байгаа. Энэ дээр бас ямар юу яг адилхан байд юм уу? Эсвэл хувийн одоо зүйлийнх бол өдөрөнгөд арай өөр болж орж ирэх үү? Яг ялгаагүй. Ягаад гэвэл одоо хөдөлмөрлөх хэрэг хэрэгжүүлж байгаа яг нэг ижил ижил үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээ тухайн ажилтныг хаана ажилласнаас нь үл хамааран өөрөөр хэлбэл төрд ажиллавал чамд давуу байдал бий үүсээд хувийн хвшилт ажиллах юм бол сул байдал үүснэ гэдэг ойлголт таахгүй. Яг ижилхэн нэг ажил мэргэжлийг гүйцэтгээд явж байгаа. Ийм тушаалаар аваад ийм тушаалаар халж байгаа бол нэг ажил үргийг ижилхэн гүйцэтгэжээ гэж харах. Ялгаагүй 20 жилээр. Гэсэн үг тийм ээ. Түрүү нөгөө жирэмсний хугацааг бас ярихад одоо бид хэдэд нэг төр завсарлахад 1 минут хагас хугацаа болтоод байна. Жирэмсний хугацаан дээр ярихад бодит кейс байгаа тий одоо нөгөө Батчимэг гэж үргэлжлүүлж ажилласан гэдгсэн тий. Одоо нөгөө хүүхдийнхаа тооноос шалтгаалаад яг нөгөө хугацаагаа ингээд нөгөө гүйцэж хүрэхийн тулд яг нөгөө одоо нөгөө тэтгэврт гарахад чинь нэг хүүхэдтэй 1.5 жилээр нэмэгддэг гэдэг чинь яг тийм үн юугаараа одоо жишээ нь чимкагч яг 4 хүүхдийн сүүлийн одоо 2 баг хүүхэд нь орсон байна уу ороогүй байна ямар ч гэсэн ингээд нөгөө юуг нь гүйцээж нөгөө жилийн гүйцээх гээд хүүхдийн тоог ингэж оруулсан гэдэг. Тэгсэн одоо яг үндэсний урлагийн их театр дээр одоо яг номон дээр цацралэгч дээр гэл ингээл бүгдэн дээр нь яг нөгөө хүүхдийн одоо нөгөө төрсөн хугацааг угаасаа ерөөсө оруулахгүй байх гэдэг юм л да. Ажилтны хувьд хөдөлмөрлөх явцдаа жамсны эрхээ хэрэгжүүлэх одоо төрөхтэй. За энэ хугацааг нийгмийн баталгааны хүрээнд бол түүний ажилласан жилд оруулан тооцохын хууль зүйн агуулга бол одоо чивээр байгаа. За энэ үйлчлэл бол хаана ажиллаж байгаа, ямар ажил үүрэг гүйцэтгэдэг гэдгээс нь үл хамааран биелэгдэх нөхцөлтэй байх хэвээр. Тэгэхээр энэ хугацааг оруулан тооцохгүй, энэ хугацаанд угаасаа ажилтны нийгмийн даатгалыг ажиллагчийн зүгээс төлөө явж байгаа. Тэгэхээр төрд ажилласан жил, улсад ажилласан жилийн тооцогтой явна л гэдэг. Тэгэхээр нэг хасаж тооцох хууль зүйн үндэслэл бол байхгүй. Яг энэ зүйл дээр одоо ямар одоо ингээд хасагдах гээд байна гэд нэг
кейс боллоо шүү дээ. Тэнгүүтээ яг тэр одоо юу гэдэг нөхцөл байдал жишээлбэл ингээд үүсчлээ гэж бодъё дахиад. Ингээд үүссэн байгаа нөхцөл ерөөхдөө хаашаа яаж хандах хэвтэй. За нийгмийн даатгал дээр энэ асуудал үүслэе гэж бодоход эхлээд дээд чатанд нь хандах процессын ажиллагаа явагдана. За энэ дээд чатанд нь хантаад иргэдээс одоо төрийн байгууллагад гарсан гомдол мэдээлэл 30 хоног шийдвэрлэгдэж ирэхгүй. Нэг бол энэ шийдвэрлэлтэд иргэн өөрөө санал нийлэхгүй байгаа тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй. Захааны одоо гаргасан шийдвэр нь өөрөө хууль бус байна. Одоо хуульд нийцэхгүй байна гэдэг агуулгын өрөөнд бол өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар бол хандаж. За яг энэ асуудлыг одоо шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж хууль хэрэглээний тайлбарыг энд хийж явах нь бол зүйтэй. Түүнээс биш хэн нэг итгээд одоо ажлын байран дээрээсээ бол хууль тайлбарлах боломжгүй. Тэгэхээр үндэсний урлагийн их театрт одоо яг ажиллаж байгаа 2-3-ын бүжигчин одоо 21-22 дахь жилдээ хүүхдэд төрүүлсэн хугацаагаа нөхөж ажиллаж байгаа ийм бодит кейс байгаа. Тэгэхээр тэд бүжигчид маань бас одоо яг энэ алтан зулын маань хэлсэн шиг үе шаттай асуудлаа шийдвэрлэх боломж бол байгаа юм биш үү? Хуулийнхаа хүрээнд тийм ээ. За дараагийн бас нэг том чухал асуудал бол ажлын байран дээрх бэртэл гэмтэл урлагийн байгууллага тэр дундаа бүжигчтэй хувьд ерөөсөө дандаа хол одоо мартагддаг сэдв байдаг. Маш хүнд бэртэж гэмтдэг. Тэгээд саруул маань бас өөрийнхөө тухайд түрүүн бас хальт дээрсэн тийм ээ, хоёрчудаа бэртсэн. За би ч юм болохоор бүжиглэх хугацаанд 19 онд хоёр хөлөндөө бол юу хагалгаа илгэсэн одоо энэ эрхийн өрөөнийхөө үеийн капсын урагдлаггээд тэгээ тэр бол мэдээж өндөр ачаалтай ажилланых одоо манай балетын жүжигч юм одоо хуруунд дээр бүжгэлдэг бүх одоо ачаал одоо тэр эрхийн өрөөний үеийн дээр ирдэг. Тэгээд удаан бүжиг таараагүй одоо юу гэдэг point shoes буюу каски өмсөх тийм асуудлаас болоод ер нь бол миний капсул урагдаад тэгээд хагалгаанд ороод юу яасан байгаа орсон байгаа. Тэгээд сүүлд 20 төрж орчичээд гэдэг чинь 22 он билүү 23 оны сезоны нээлтээр Хунтнуур балетэд тоглож байгаад ер нь бол энэ ахилийн шүрмс маань нэлийн нөгөө юутай өрөвсөлтэй гимтэлтэй би тэгээ ер нь бол өөрөө ингээд гүрийгээд яваадсан байхгүй юу. Тэгээ төрж орж ирчээд бас ингээд буцаад нөгөө тайзан дээрээ гарах гад. Тэгэнгүүт ер нь бол өвдөлттэй тэгэл хажуугаар нь эмчилгээгээ хийлгээл яваалсан. Сүүлээр тоглолт төхөөл ирсэн бүр амар өвдөл ерөнхийдөө тиймэрхүү байдалтай. Тэгээд тоглолттой өдрөө бол бас өвчин намдах тариа илгэж ер нь бол гарсан байхгүй юу. За тэгсэн чинь яг нөгөө Хунтнуур балетын нөгөө хар хунгийн хэсэг дээр яг нөгөө ганцаараа бүжгэлдэг эмэгтэй вариац дээр хөлгийнтийг бол би бүр хөдөлж чадхаа явцсан. Яг тоглолт нь. Тэгээд тэр үеийн хөдөлбөр ингээд хөдөлж чадахгүй мөртлөө нэг юм ямарсан тэгсгээд тэр вариацаа дуусгаад ер нь бол яслал доглоол орсон л доо. Тэгээд цаашаа би uuсын гарах. Тэгээд цаашаа уул нөгөө эргэлт мэрэлгээд бүжиг чинь дуусаагүй байгаа штэ. Тэгээд үнэхээр буцаад тайзан дээр гарах ямар ч боломж авахгүй миний хөл ингээд хөдлөхөө болцсон байхгүй. Тэгээд яг манай одоо нөгөө өөр яг нөгөө гоцолдог бүжигчин шууд ямар ч одоо юуны хувцастай биш одоо нөгөө олуул хэсгийн юм хувцастайгаа шууд үргэлжлүүлж явсараа ер нь бол тэр тоглолтыг дууссан. Тэгээд би бид нартай нөгөө гимтлийн MBG имлэг ер нь бол хамтарч ажилладаг. Тэгээ би өөрөө ялангуяа манай бүжигчид ер нь бол хуваарай л да баг MBG имлэг захирал нь ягаад тэгэхээр манай нөгөө хийлж байсан одоо гэрэл сайхан гэдэг юм ч байгаа байхгүй. Тийм утгаараа биднийг аягүй сайн нөгөө ойлгодог. Тийм учраас аягүй сайн нөгөө бэртэл гимтлийн юм жижиг болгоныг аягүй сайн ойлгодог учраас ер нь бол MBG имлэг дээр дандаа нөгөө хагалгаагаа хийлгээд ер нь бол эмчилгээ хийлгдэг. Тэгээд ерөөсөө нөгөө тоолт дондор шууд эмч рүүгээ залгаал нэгсэн шууд төргнэр юу яагаад хүрээдрээгээд тэгээ очиод юу яасан ер нь бол шүрмсэн нугасаа нэлийн сэмрэлттэй байж дээшээгээ булчин нурагдаад нөгөө өвчин намдаага жоохон хийчингүүт чинь тэр чинь өөрийнхөө нөгөө юу өвчнөө юу яахгүй байжгаад одоо өөртөө өөргөө дээшээгээ бүр булчингийн урагдлаад ер нь бол шууд гипсдүүлээд ингээд ийм байдалтай байсан. Тэгээд яг энэ дээр яг бид нарын бас нөгөө дутагдaltaй тал бас байгаа юм л да. Бид нар сайн хуулаа одоо яг хөдөлмөр аюулгүй байдлын ч гэдэг юм уу тиймэрхүү бид нар хэрвээ ажлын байран дээр гэмтүүл яах ёстой вэ ч гэдэг юм. Тиймэрхүү талын хуулийн мэдлэг маань бас одоо байгаагүй гэс ч юм уу. Яг бэрцсний дараа бол надаа ажлаас одоо юу гэдэг ямар ч одоо нөгөө юу арга хэмжээ аваагүй. Нэгт би одоо тент чинь ингээд эмчилгээний зардал мөнгө одоо юу гэдэг өчнөө ингээд юу яхад одоо ажлаас бол надад ямар ч тийм юм байгаагүй.
Тийм мэдээж нөгөө ажиллаа хийх хэсэг болгоосаа ажиллаа хийж чадахгүй. Тэгээд 1 жилийн хугацаанд байлуу би нэг багшлаад явсан байгаа. Тийм. Тэгээд одоо ингээд тийм тохиолдол яа одоо ингээд манайхын одоо зөвхөн би гэхгүй зөндөө бүжигчд ер нь бол одоо ингээд ажлын байран дээр ажлын ачааллаас болол ингээд бэртэж гэмтэж байгаа штэ манайхан ч. Тэгэхэд ер нь бол бүгд дандаа нөгөө өөрсдийнхөө зөв юу зардлаар л одоо эмчилгээ хагалгаа гэл ер нь бол баг тийм байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо тэрэн дээр одоо яах ёстой байсан бол мэдгүй. Тэгээд би болохоор бас зүгээр нөгөө бид нар чинь нөгөө янз бүрийн ингээд нөгөө хил ам хийгээ яваад идэггүй манай бүжигчид чи ер нь айгу даруухан тэгээд ер нь бол тэгээд ингэх ёстой ч гэдэм үү ингээд нөгөө би барыг дотроо тэгж яахгүй яана тоглолтоо дуусгаж чадсангүй дээ гэл ингээд бүр ингэж барыг нөгөө тоглолтоо ясангүй баг тийм юм бодож байгаа байхгүй юу. Тэнгүү чи эргүүлээд одоо уулна одоо тэр удирдлага ч юм уу тиймэрхүү хүмүүстэй би бол гомдож байгаа. Хүний ажлаас яагаад надаа ингээд юм дараа нь юм яагаагүй гэдэг бол надад бол гомдол байдیں۔ Бас яг номон бас манай радиогийн даваа гарагийн нэвтрүүлэгт оролцсон. Бас л яг үндэсний урлагийн театртай ч гэсэн яг энэ байдал адилхан. Тэгээд нөгөө хөдөг хамт олон нь нэгээ дэмжиж нэг юм мөнгөн гарын үсэг зурж нэг хэд 5-10 цаас нэмэрлэх үргэлжлэх хөрхий одоо яг манай ойр дотны юм найзууд гэдэг юм уу тэгэл яг бүжигчд маань өөрсдөө хувьяасаа тэгж гинүг гэхээс биш ажиллаас бол тийм театрын удирдлагаас ч юм уу ямар нэгэн тэм тусламж үзүүлдэггүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр хуулийн үүднээс ажлын байран дээр гинцэн ажиллаа хийж яваад гинцэн гэдэг утгаараа. За ер нь бол ажил олгогч энэ харилцаанд эхлээд бүр одоо ихэнх байгууллага төр байдаггүй хамтын гэрээгээр зохицуулахад харилцаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны төлөөллүүд үйл төвчний эвлэл байгуулад за тэгээ үйл төвчний эвлэлтэйгээ хоёр талаасаа суугаад ажилтны ажиллагч хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн хуулицааснаас илүү баталгааны талаар талууд харилцан тохиролцоод энэ баталгааны талаар өгөн тохиролцох ёстой юм. Гэхдээ ихэнх байгууллага тэгдэггүй. За ингэж хамтын гэрээ байхгүй тохиолдолд ажилтнанд хуульд заасан эрхүүд үйлчлэх ёстой. За нөгөө үйлдвэрлэлийн осол тэдгээртэй хамаарах нөгөө ур цордлого аливаа нэг үйлдэлийг мэргэжлээ шалтгааллахын үйлдэлийг тодорхойлохдоо ажилтан ажилдаа ирж явахдаа магадгүй автобусанд суухдаа гэрээс гараад явахдаа шаагаа болгох хүртэл орох байхгүй. За мөн төлөвлөлөө ажиллаад хараад гэртээ харих замдаа энэ хүртэлх ажиллаа гүйцэтгэж явах явцтай зэрэг энэ хүртэлх үйл явцад бий болсон бүхэл төрлийн осол эндэгдлийг үйлдвэрлэлийн ослоо гэдэг энэ агуулгын өрөөнд бол тайлбарланаа. За ингэж тайлбарлаглаад ажилтан ажил мэргэжлээ өргөжлүүлэх боломжгүй болсон тодорхой хугацаагаар хөдөлмөрийн чадварын алдалт бий болсон. За энэ алдалтаасаа хувьяасаа харилцан адилгүй хамаарат ажиллагчийн зүгээс хөдөлмөрийн өөрийнх нь цалинг 5 дахин нугалсан 7 дахин нугалсан. За мөн түнчлэн бүр ажлаа ажлургөө гүйцэтгэж яваад осол эндэгдэлд орох юм тохиолдолд 36 дахин нугалсан энэ олгорыг ажиллагчийн зүгээс олох ёстой. Улсын байгууллага ч гэсэн. Тэгээ яг ялгаагүй. Одоо эн чинь улсын байгууллага ч гэсэн ялгаагүй хөдөлмөрөөр үйлчлэнэ. Тэгэхээр энэ агуулгынхаа хүрээнд бол хэн аль нь гэхээсээ үл хамааран энэ үйлдвэрлэлийн ослын үед бий болсон ажилтнанд бий болсон осол эндэгдэл чинь өөрөө эмнэлгийн байгууллагаар явж гин, эм тариа авч гин, энэ ашиургөө гүйцэтгэж явна шүү дээ. За энэ хүн ажиллаа хэвэн хийгээд явжсан бол өнөөдөр хүүхдүүд нь гэр орно нь те эдийн засгийн хувьд бол асуудал үүсэхгүй те. Энэ нөхцөл байдлуудыг хууль тогтоогчийн зүгээс үзээд ажиллагчийн зүгээс ийм нөхцөл байдлуудыг хангаж одоо хөдөлмөрийн одоо ноогдох цалингаас нь яаж батах юм бэ? Дундад цалин өснөөс нь хэрхэн яаж тооцож 5 дахин, 10 дахин, 7 дахин олох юм бэ гэдэг энэ зүйл залтууд бүр ерөнхий хуульдаа маш тодорхой заачсан байдаг. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт жишээлбэл одоо маш олон байгууллагууд яг үүндээ хуульчгүй байдаг. Гэхдээ хууль заавал үйлчлэх ёстой гэдэг энэ агуулгынхаа өрөөнд бол зөрчигдсөн эрхээ сэргийлүүлэх, хамгаалуулах энэ нөхцөл байдалтай холбоотой шаардлага гарах хэрэг бол бүхэл ажилтнанд бол нээлттэй байх хэвээр. Энийг бас хэрэгжүүлж авах хэвээр гэж зөвлөе. Тэгэхээр саруулын хувьд одоо нэг гэмтлээ эдгэхийн тулд одоо тайзан дээр гарахаас илүү бидээ төр амралт өгөөд багшилсан байна шүү дээ. Энд чинь эргээд бас одоо юу гэдэг хувь карьерийн хувьд ч бас ингээ алдагдaltaй зүйлүүд байгаа байхгүй тий. Энэ тал дээр бас эргээд тухайн үед л одоо яг хуулийн байгууллагад хандах хэрэгтэй байсан юм байна л да. Тийм дутагдaltaй тал маань яг тэр үедээ одоо чинь хуулийн нөгөө мэдлэггүйгээсээ ч юм уу тиймэрхүү байдлаасаа болоод яг нэг ийм асуудал ерөөсөө хөндөгдөөгүй. Яг тэр үедээ бас явсан бол уул нь бол яг одоо юу гэдэг хуулийн хаагуурынд юугаа ингээд тогтоолох боломжтой байсан юм байна. Тэгээд одоо ерөөхдөө яг би бас нөгөө
залуу бүжигчдтэй одоо нөгөө юугаа одоо Дараа манай дэс дараагийн дараа үе. дараагийнхаа хүмүүст ер нь бол ийм асуудлууд мэдээж гарах юмнууд зөндөө байгаа. Тийм тохиолдолд яг аль болох одоо нөгөө бүжигчд өөрсдийн эрүүл мэндийн эрх ашигын төлөө бас яг хойлоо мэдээд бас өөрсдөө ингээд явдаг байх хэрэгтэй юм биш үү гэж ер нь бол тэгээд ер нь бол би ч одоо бас яг тэтгэвртэй гарах ер нь бол төгцсөн яг 20 дахь жилдээ ер нь бол ажиллаж байгаа. Тэгээ мэдээж ингээд бүжиглээ гэсэн одоо юм нөгөө юу байгаа боловч цаанаасаа бас энэ бие чи үнэхээр одоо юу гэдэг юм мэдээж одоо намайг бас яг хүмүүс тэгээд номин бас ярьсан мэсэн штэ. Ингээд нэг харахад нэр ингээд юунд итгэвэр ярихаар гэж бодохоор тэнгуү чи би чи одоо 38 та ер нь бол миний яг юу чин тэтгэврийн жил маань ингэдэггүй юу ирсэн. Тийм байгаа. Тэгээд олон жил бүжиглээд ирэхээр чи одоо энэ нөгөө бид нэр тийм ямар сайн одоо нөгөө бүжигчд маань хоорондоо ийм нөгөө тоглоом шоглоом ярьдаг байхгүй. Одоо ингэ машин шиг жишээ нь ингээд нөгөө тос маслын солиол ч юм уу эрэг шургыг ингээд сольж янзалж болдог бол уул нь ямар гоё вэ ингээд цаашаа бас зүгээр ингээд хитэн шагаа хөдлөх гэдэг ингээд цаашаа бүжиглүүл болохоор л байгаад байна. Тэнгүү чи ямар тийм боломж байхгүй учраас ингээд жил ирэх тусламжинд мэдээж тэр одоо ингээд ачаал нэгсээр агаад үнэхээр яг цаанаасаа л яагаад 20 жил ирж тогтоосон тийм одоо байгаад байгаа. Тэгээд бас одоо нөгөө Монголын нөхцөл одоо ер нь бусад гадны бүжигчдээс илүү хүнд штэ. Би бол тэрийг бас амар хуурай сэрүүн одоо ингээд нөхцөл гэдэг юм байгалийн байна. Тэгээд дээрэс нь одоо 12 сард гэхэд бид нар бол нөгөө цөмөөхөө балетыг сард бүр ингээд зөвхөн манай цөмөөхөө балет ингээд театр дээр тоглогддог. Амар хүүтэнд тэгэж бүжиглэн идэх чинь ер нь бол бас л чанга штэ. Бид нар ингээд аль болох нөгөө биеэ халаах гал ингээд хүүтэн уур амьсгалтай. Тэгээд ингээд нөгөө тайз чинь зэрэглээс ч юм уу ингээд нөгөө хүүтэн ангаар ороод одоо бид нар манай ийм тайзны хажуудлах кулисэн дээрээс юм халаалтууд байгаад байгаа байхгүй. Тэгтэл тэр халаагадлаад ер нь бол 12 сар жишээ нь ер нь бол дийлэхгүй байгаа. Тэгэл яг нөгөө зэрэглийн хаалга ингээд нөгөө онгоо штэ. Тэр чинь хүмүүс яг үзэхгээд ирэх зэрэглийн хаалга онгох тусан хүүтэн орж ирж байгаа. Өшөө дээрээс нөгөө тайз застдаг энэ нэг хажуутлын яг тэр чинь нөгөө тайзаа гаргаж юу яадаг учраас бас нөгөө онгооч ингээд хүүтэн оронгууд. Үнэхээр хүүтэнд бид нэр бүжиглэхэд бол бас л маш өндөр одоо юм нөгөө тэсвэр төвчээр хатуужлыг бол ерөнхийдөө энэ урлаг маань үнэхээр биднээс айгүйх шаарддаг тийм. Үдэд сууж байгаа бие хүртэл таардаг байхгүй. Яг гоо гадны бүжигчд болохоор хүмүүс бол тэгж магадгүй арай олон жил бүжиглд юм шүү. Гадныхан арай их бүжиглээд штэ гингүүд тэдний одоо нөгөө нийгмийн хангамж биднээс бүр хэд дахин илүү байхгүй. Зөвхөн бэлтгэл хийгээд дуусгаад бүгд одоо юу гэдэг бариач дээр бариулдаг одоо бариад тусгал гэл ингээл тусдаа бараг ийм эмчтэй гэл ингээл нөгөө бүгд шууд ингээл одоо өргөсөл явагдахын тулд ингээл нөгөө одоо бүх арга хэмжээг аваад ингэчдэг ч юм уу тий. Тэгээд тусдаа одоо ингээд энэ нөгөө одоо ячааллын тааруулахын тулд өөр ямар дасгал хөдөлгөөн юу гэдгийг тэр чинь нөгөө бүгд тусдаа бараг ийм нөгөө багш нар ийм эмч нартэй ингэж явна. Дээрээс нь эмэгтэй балетчт нь бол бүр ингэж юугаа амьдралаа золиослоод хүүхэд төрүүлэхгүйгээр бүжиглж байгаа одоо эмэгтэй бүжигчд бол зөндөө байгаа. Тэгжиж илүү удаан бүжиглж юм ч гэдэм юм. Гэхдээ эн чинь одоо нөгөө ямар хангамжтай тэгээд бид нар одоо бас юм байгаа да. Бидний яг үндсэндээ цалин бол ерөөсөө сая 600 төгрөг штэ. Сая 600 мянга манайхан чинь солистууд нь гингүүд нэг манайх бол нэг нөгөө шатлалаараа нэг 90 мянган жилүүчлүү нэг тиймэрхүү. Тэгэнгүүт энэ цалингаар ч одоо яг Монголын нөхцөлд яаж ажиллах одоо амьдрах вэ тий хүүхдээ юугаар тэжээх үү гэл. Тэгэнгүүт манай балетын жүжигчид бол бүгд давхар ер нь бол ажил хийдэг. Бүгд энэ тэнд нэг юм газар студид бол багшилдаг. Ингээд гадны бүжигчид бол ерөөсөө бүх юм аа л ингээл яг нөгөө балетын одоо юунда бүгдийн зориулдаг гадуур илүү дутуу ямар нэгэн одоо юу гэдэг ажил хийхгүй гээд ингээд тэр мэдээж цалин хангамж нь бол одоо баана хахтай харьцуулж одоо ялангуяа сонгодог урлаг гээд балетын урлаг нь бол гадагшаага бүр ингээд үнэхээр өндөр түвшинд багхгүй тэр цалин мөнгө хангамж нь бол тэгэхээр тэр хүмүүс юм ямар ч юмд санаа зовхгүй одоо ажил мэргэжлээ хийж болж байгаа байхгүй. Манай Монголын нөхцөл чинь болохоор одоо нэг цалин мөнгөний байдалтай. Ялуу одоо ингээд ер нь бол ярих юм бол амар хэцүү шттэ. Тэгээ яг 20 жилийн ажиллаад тэтгэврт гарах болсон чинь ингээд янз янзын асуудал үүсээд инхээр ч ер нь бол сэтгэл зүйн хувьд үнэхээр гомдолтой байна л гэдэг имийг манай бүжигчид одоо ингээд зөвхөн манай одоо үндэсний урлаг
зөвхөн дүүрийн театр гэхгүй ерөөсөө хөдөө орон нутгийн бүх одоо театр бүжигчид маань ер нь бол энэ асуудал хөндөгдөж байгаа. Тийм байна. Судалгаа ерөөхдөө бол сул байсан гэдэг зүйлийг бол хэлсэн. Эхний 30 минутанд судалгаа бол муу хийгдсэн болохоор гэж хуулийн зохицуулалтын тийм ээ. энэ дээр ингээд судалгаан дээр за яг хуу манад бол яг энэ балет ч юм уу бүжгийн ялангуяа энэ улстай холбоотой театр энэ урлагийн зүйлийг авч үзвэл нэг юм социализмын үеэс гэвэл нэг 100 гаруй жил байгаа хэл та. Тэрнээс өмнө усаа янз бүрээр байсан баг. Гэтэ илүү тийм хувийн шин чанартай байсан баг. Тэнгүүд нөгөө он удаан жил яг ийм соёлтой байсан улс орнууд ялангуяа Францыг бас ярих боломжтой. 1600-аад оноос ахуулаад балет бол шууд 42 хүрээл тэгээд шууд ингээд тэтгэврт нь ингээд гаргацдаг ч юм уу. Зүгээр насын зарчдаг жил заахгүй гараа. За хойд туршид болоод ирэнгүүт ерөөхдөө манайхтай ижлэхээ 15-аас 20 жил гингүүтээ нэг ийм тэтгэврт гарах эрх нь бол үүсдэг. Тэгээ нөгөө льготная пенсия гэж тэр нэрлэдэг байгаа. Энэ бол манайхтай ерөөхдөө бол их ойролцсон юм шиг санагдаж байгаа. Гэхдээ нөгөө энэ дээр практик дээр аваад үзэх юм бол нөгөө гоцлооч болон одоо кордон балет гэдэг л нөгөө массыг чинь энэ олон хэсгийн бүжигчнийг ингээ хуулиар өөрөө зааглахгүй байдаг. Бүжигчин л гэдгээр ингээ аваад үздэг. Тэгэхээр 15-аас 20 жил ерөөхдөө тэр театртаа ямар ч одоо албан тушаалтай байсан хамаагүй ажилтсан бол ингээ тэтгэврт нь гаргадаг юм. Тийм. Энэ бол манай хойд төршин жишээ. Бас Герман болон Голланд тусын орж ирдэг лүүд сайн санахгүй. Гэхдээ нөгөө тэтгэврт гарсныхан дараа дараачийн одоо юу гэдгийг одоо бас нэг ажил хийх ёстой шүү дээ. Нэг ажил хийх ёстой шүү дээ. Амьдрах ёстой. Яг тэрэнд нь зориулж одоо нэг юм нэг сан байд юм аа. Карьер юу лээд тэр сангаас тодорхой хэмжээний санхүүжилт өгч ингээд илүү нөгөө одоо юу гэдгийг мэрэгжлийн одоо сургалт одоо багш болгох ч юм уу эсвэл тэр нөгөө зүйлээрээ ингэж цаашд ажиллах боломжийг ингэж хангадаг гэд ингээд аваад үзэнгүүт ингээд олон улсад бол маш олон юм жишээнүүд байгаа даа байхгүй юу? Манад тусгаж боломжтой. Манад одоо яг энэ байдал бол ингээд өнөөдөр ингээд асуудал ингээд үүссэн ингээд явж байна. Энэ цаашд угаасаа тодорхой хэмжээ шийдэгдэх ёстой. Тэгэхээр тэр шийдэгдэхдээ ерөөхдөө энэ олон улсын жишгээр шийдэгдэхгүй эсвэл яг ингээд байгаа нөхцөл байдал төр зөвхөн одоо тэр нөө дахиад нэг үг үсгэн дээр гардаг шинэ гоцлооч эсвэл биш. За бүжигчин эсвэл биш. Энэ зөвхөн бүжигчин дээр ярихгүйгээр бас дуучин дээр ч гэсэн ярих боломжтой байхгүй нөгөө олон хэсгээд дуулдаг өөр хүн гоцлооч тэгээд өөр гээд энэ зүйл дээр ерөөхдөө ямар үр дүн цаашаа гарах боломжтой бол. За ер нь хуулийн төсөлөөр сууж байгаа ажлын хэсгийн баг ажиллах явцдаа хэд хэдэн төрлийн судалгааны арга зүгээр ажилладаг. Одоо жишээлбэл гэр бүлийн тухай ойл явж явах үед гадны оронд хүүхд төрхийг яаж хамгаалж яах гэдгийг судалж штеп. Яг тэрэн шиг одоо нийгмийн даатгал тэтгэвэр зүтгэмжтэй холбоотой асуудлыг судлахдаа үнэхээр энэ чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгч нар биологийн хувьд одоо хэдэн жил ингээд тайзан дээр те эрхийн орон дээрээ бүжиглэхэд ямар нөхцөл байдал үүсдэг гэдэг энэ анагаан шинжилгээ ухааны тайлбарууд ч юм уу те энэ нөхцөл байдлуудыг суур судалгааг хийж эрүүл мэнд талаасаа яад одоо жишээлбэл хүүхд төрхийг хамгаалахад гадны үйл явж байгаа шиг нийгмийн даатгалын асуудлыг явахад яалчгүй эрүүл мэндийн одоо энтэй холбоотой хууль тогтоомжууд дүрм журмууд биологийн хувьд хүн хэдийн хүртэл насжилтын хувьд 20 жил бүжиглэж чадах юм уу 30 жил ч гэсэн бүжиглэж чадаад идэм үү гэдэг энэ судалгааг хийгээгүй улмаас үүсэж байгаа асуудлууд энэ сая манай бүжигчин маань бас ярьж штэ яг энэ мэргэжлэр ингээ 30 жил ажиллах юм бол хэдийн хэмжээний эрсдэл үүсэх үү те бодит байдал дээр ингэх боломжтой мó гэд хууль өөрөө бидэнд нөгөө хэрэглэж болох ууц уялдаатай байхын шинжийнхаа хүрээнд бол энийг зайлшгүй судалж хийдэг байх хэвээр. Дараагийн хуулийн шинжилсэн найруулгууд, шинэ хуулиуд яг ижлэхэн ийм байдлаар судалгааны арга зүйдээр маш их төвлөрөх ёстой гэж хардаг. Тэгээд энд үндэслэгдээд гарах юм бол энэ амьдралд хэрэгжих боломжтой, бусдын эрх ашгийг хөндөөгүй, бусдын үнцүүлээр олгогдсон эрхийг одоо суур эрхүүдийг хүртэл ингээ хөндөөгүй байдлаар бол хууль бичигдэх ёстой. Тэгээ энэ байдал дээр цааш та анхаарах ёстой гэж хардаг. Шүүлүүлснээр энэ асуудал яг сайхан зөв галтралтаа аваад шийдэгдээсэ. Ягаад тэгэхээр энд одоо одоо ажиллаж байгаа бүжигчдийн тухайд ирээдүйд ажиллах те хүний нөөцийн бүрдүүлэлтийн тухайд маш том сэдв баггүй юу? Тэр тал дээр. Харин тийм тэгэхээр одоо ер нь л нааштай мэдээ одоо ингээд мэдээж гэхдээ одоо нааштай мэдээ гэхээсээ илүү угаасаа хуулинд нь одоо юу гэдэг гослол дуучин таслал бүжигчин гэж орчуулж байна. Хуулиар зүгээр дагавал энэ чинь бид нар илүү юм бол нь бол хүсээгүй байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо ингээд угаасаа ойлгомжтой шийдэгдэх хөлөө гэж бол би бол хүлээж байна. Тэгээд нэгэн бас тэтгэврийн сэдвийг ингээд хүнснийх манай нэг юу бас тэтгэвртэй гарсан Ахмад бүжигчин бас бичсэн байсан.
хэдий ингээд нөгөө хуулиараа тогтоолгоод 20 жилээр ингээд тэтгэврт гарсан боловч айгүй инээдтэй заа банк одоо юун дээр ямар нэгэн зээл мэйл дээр болгоо тэтгэврийг гээд ингээд хасах одоо нөгөө болдгоо шүү дээ. Ер нь зөвхөн тэтгэврийн зээл авах боломжтой тийм. Бусад тарлуур ингээд зээл авах боломжгүй мөртлөө одоо нөгөө тэтгэврийн хүмүүст ингээд нөгөө одоо олгогддог нэг юм одоо юу гэдэг амралт цовлолж байдаг ч үлээ одоо ингээд автобус юу гэнгүүт 55 наснд хүрээгүй гэд бас манай одоо нөгөө тэтгэврт гарсан хүмүүс бас тэрэнд хамрагддаг. Тэгэхээр яанд бас амар санин юу одоо гарцсан гээд одоо янз бүрийн бусад юмнууд дээр агүй юм дээр ингээд хаалттай тийм хаалттай болчихж байгаа одоо тэр банк санхүү дээр одоо ингээд тэтгэврийн хүн болцсон учраас та ямар зээл авах боломжгүй тэтгэврийн зээлэл авах боломжтой гэдэг юм болчихж байгаа. Тэгсэн мөртлөө өөр бусад юмн дээр болохоор ингээд нөгөө тэтгэврийнхээ одоо нөгөө юу ирэхэд халамж үйлчлэгээ авъя гэхээр та 55 нас хүрээгүй боломжгүй гэдээ ингээд ингэчихэж байгаа. Тэгэхээр энийг бас манай нэг бүжигчин бас ингээд коммент дээр ер нь бол бичсэн байсан. Тэгэд бодохоор бас айгүй сонин инээдтэй байгаа айгүй хуулийн юм нөгөө юу н алан залаас авсан. Энэ нөгөө нийгмийн баталгааны асуудал яригдчихэж байна. Тэгэхээр бид ер нь бол нөгөө хууль бичиж байгаа этгээдүүд маань хуулийн хэрэгжилтэй энэ хоорондоо уялдаатай авах хэрэгтэй. Одоо өөрөлдвөл хөдөлмөрийн хууль, нийгэм хамгааллын ямар хуультайгаа яаж уялдах юм? Хүний нэг эрхийг нь хасч ачаад нөгөө эрхийг нь олгоод байгаа ч юм уу. Энэ хэрэгжих боломжгүй одоо нутагшаагүй ч гэдэг юм уу те. Ингээд яг ингээд хөрсөн дээрээ буудаггүй хуультай байгаад байгаа нөхцөл байдлууд бүр бүх салбарт байгаа. Тийм учраас эдний уялдааг гаргах ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа бол энэ зайлшгүй одоо хууль тогтоогчийн зүгээс нэмэлт өөрчлөлт хийх энэ уялдаа нийцлийг бий болгох төр бол зайлшгүй анхаарах шаардлагатай юм хид хідэн юм хуурай хуулиуд гэж одоо яригддаг. Тэг ингээд нэг хэрэгжилт нь байхгүй цаасан дээр айгуу сайхан бичигдсэн. Мөртлөө яг очоо хэрэгжүүлэхээр зарим зүйл дээр ашиглагдана, зарим зүйл дээр ашиглагдахгүй. Ийм нөхцөл байдлууд маш олон салбарт гардаг. Тэгээ энэ бол нийцлүүд бол зайлшгүй хийгдэх ёстой нийцлүүд нэг шүү ийм байж болохгүй. Энэ нэг ч гэсэн бас давхар ярилцсан шийдэл хүрчүүл бас энийг бол хөндөг сэдв байгаад байгаа байхгүй юу бас тийм хүмүүс ер нь аль нөгөө мэдэхгүй л болохоос биш яг ингээд цагаа тулаад ирэнгүүт манай нөгөө бүжигч чинь нөгөө 40-тэй гарцсан бүжигч чинь 55 хүрээгүй гэж янз бүр юм даа хамрагдахгүй байгаад байгаа байхгүй юу. За ингээд бүжигчдийн төвтөрийн асуудлаар бид бүхэн ярилцлаа маш өргөн хүрээтэй сэдвээ. Тэгээд хуулиал дагах гэсэн шаардлагыг манай бүжигчд тавьж байгаа. Тэгээд энэ дээр бас хууль зүйн үүднээс ямар зохицуулттай байдгийг бас хуулийн талаас нь мэдээлэл өгөхөөр хууль зүйн үйлчлэгээний төв хуульч өмгөөлөгч Алтан Зулыгаа за мөн яг бодит кейс өөрсдөд нь тулгарч байгаа асуудлаа ярилцахаар Улсын дөр бүжигэрдийн театрын балетын гоцлооч Монгол Улсын гажигчин Саруул нар байлаа. Та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа.